Тэгээ ер нь хүүхдүүдтэйгээ цаг завыг аль болохоор л гаргадаг. Цаг зав гаргахгүй байна, цаг завгүй байна гэж яриад байгаа хүмүүсийг бол их гайхдаг л да би. Хүчээр л гаргах хэрэгтэй цагийг. Бурхан нэг өдөр тантай уулзаад таны 3 хүслийг биелүүлэх гэвэл та ямар 3 хүслийг одоо биелүүл гэж Бурханаас хэлээ. Би багада маш их мөрөөдөнтэй охин байсан л та. Тэгээд маш олон зүйлийг хүсэж мөрөөддөг байсан. Том болоод би тийм болно, тэрэн шиг хүн болно ч гэдэг юм уу. Би тийм ажил мэргэжилтэй болно. Альсвал би тийшээ явна. Тэр улсыг үзнэ, тэр хүнтэй уулзсан ч гэдэг юм. Маш олон зүйлийг мөрөөддөг байсан. Миний хүсэл мөрөөдөл бага багаар биелээд л байгаа. Тэгээд хүсэл мөрөөдөл гэж хязгааргүй юм чинь. Цаашдаа ч би маш олон зүйлийг мөрөөдөж байгаа. Тэгээд магадгүй би эмэгтэй хүнийхээ хувьд өөрийн гоо сайхны юм гоё цаг зүйлчлэгтэй газартай болно ч гэж гэдэг юм уу. Ер нь янз янзын мөрөөддөг эмэгтэй хүн болсон л хаан тий. Тэгээ өөр хүүхдийнхээ тухай мөрөөднө. Тэндийнхээ сайн сайхан ирээдүйн амьдралын төлөө мөрөөднө. Их орныхаа бас сайхан гэрэлтэй ирээдүйн төлөө бас мөрөөднө шүү дээ. Манай орныг залуучуудын орн гэдэг шүү дээ. Залуучуудыг улсынхаа хөдөлгөгч хүчин гэж ярьдаг. Тэгэхээр Монголынхаа залуучуудад хандаж та юу хэлэх вэ? За манай залуучуудыг би зоригтой байгаа ч, амьдралдаа итгэлтэй байгаа ч, залхуурахгүй байгаа ч, англи хэл сураач, биеийн тамир спортоор хичээллээч, боловсрон соёлтой байгаа ч гэж л одоо хэлмээр байна. Залуу хүний өмнө тэр одоо бүхэл одоо амьдрал нь одоо байдаг гэсэн. Тэгэхээр энэ амьдралаа үр ашигтай сайн сайхан өнгөрөөхийн төлөө бүхэл ямыг зориулаач. Элдв муу зуршлаасаа салаач гэж хэлмээр байгаа. Залуучууд маань үсээ сайхан янзалж байгаач, өглөө болгон усанд орж байгаач, өнгөтөө одоо өөдтөө гэдэг юм уу, цэвэр сайхан тод өнгөтөө хувцс өмсөж байгаач. Наранд явахдаа одоо тийм нарны малгай өмсөж байгаач гэж хэлмээр байна. Тэгээд биеийн тамирын одоо сайхан одоо төрлүүдийг сураач. Залуучуудаа би бас орой үдш одоо юу гэдгийг шоу, цэнгэн одоо янз бүрийн юмд үжлэг бүжгэнд дисконд явахдаа битгийх оройтж байгаач. 12 цагаас өмнө одоо гэртээ орж ирж унтж байгаач гэж хэлмээр байна. Их унжраад тэнд суугаад тэгснээр одоо юу ч бүтээхгүй хүн улмал ядардаг, маргааш нь бүтэн өдрөө алддаг. Ийм мэдлэг боловсралтай, соёлч, ийм боловсон сайхан хүмүүс, сайхан залуучууд болоосоо гэж би залуучуудаасаа хүсмээр байна. Хүүхдүүд одоо ямар одоо сайхан урмын үг юм уу захиас та хэлдэг вэ? Энийг хэлээ. Ганц хүүтэлтэй. Хөө минь одоо 7 настай. Нэг сахилгагүй 5 арш байгаа. Тэгээд одоо хөө минь олон улс сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Тэгээд өөрийнхөө чадаагүй ер нь хүн боддог шүү дээ. Хөөдөө нэг миний чадаагүй гүцээгэрэж гэдэг юм уу. Тийм хүсэл мөрөөдөл байдаг. Тэгээд хөөдөө бас лижи аавын захиж ирсэн нөгөө хотлоо ярьж болохгүй, хүнд муу юм хийж болохгүй гэдэг юм уу. Хүнд тусалж байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээж ижи аваас ирсэн надад нөгөө л загч ирсэн тэр сургаалууд бас хүүд маань ирчихсэн л байгаа. Хүүгээ баг гэлтгүү зарим юмд өөрийнх нь сонирхлоор дураар нь байлгах. Тэгээд өсөл мөрөөдлөөр нь юу сонирхдгаар нь явуулах гэдэл хөөтэйгээ хоёлаа том хүн шиг айгүйх ярьдаг штеп. Тэгээд одоо хүүгээ би бассейнд сургаж байгаа. Тэгээд дээр нь бас хөгжим сонирхдаг болгоно гэдэл тэрт ярьсан төлөвлөгөө зөндөө байгаа. Таны цаашдын зорилго хэтийн төлөвлөгөө юу вэ?
Хэрэв нууц биш бол надтай болон телевиз үзэгчдтэй энэ талаар Миний цаашдын хамгийн том зорилго ихтийн төлөвлөгөө бол нууц. Яг үнийг хэлэхэд. Тэгвэл яг би нэг ч их нууц биш зарим нэгэн төлөвлөгөөнөөс ярий. За улс төрч хүн бол улс орныхоо төлөө сайн сайхан юм хийхийг бас хүсэж явдаг л да. Бүгд тийм байдаг бах. Тэгэхээр миний нэг бодож явдаг юм бол Монголын ашигт малтмал газрын баялагийг ард олонд яавал үр өгөөжтэй хүргэх вэ? Энийг ер нь яаж хамгийн сайн хийж чадах вэ? Ер нь Монгол орныг ингээд нэн төргөн хөгжүүлэхийн тулд бид нар юу одоо хийж чадах вэ гэдэг дээр бас онцгой анхаарай гэж бодож байна л дээ. Биднээс хамаарах юм маш их байна. Би өнөөдөр жишээлх юм бол Монгол үсгийн цагаан толгооноос нэг хідэн үсгийг хасъя гэж бодож хуулийн төсөл санаачлаад одоо өргөн барих гэдэг юм л дээ. За юу гэхээр бидний энэ цагаан толгойд ямар ч хэрэггүй одоо юу гэдгийг нэг эм үгийн и, эр үгийн и гэд байж байна. Гэхдээ ер нь тэр уртый гэж ярьдаг шүү дээ. 61 и нөгөөх нэг ингэж байгаа дээрээ ингэдэг нэг ивэн шүү дээ. Энэ хоёр ины нэг нь л одоо Монголд байхад хангалттай юм байна. Одоо тэрийг ингээл бид нар алийг хаана нь тавих уу гэж ингээл бодоол хүүхдүүдийг тэрийг сур гэж ингээл загнаа сурч чадаагүйд нь муу тавиад байх ерөөсөө шаардлага байхгүй. Бид өөрсдөөсөө л болж бие биенийг зоож штт. Ийм л одоо зүйлийг би хийсэн тийм төлөвлөгөөтэй байна. Мэдээж манай оюун цэцэг маань том төлөвлөгөө гэхээр намайг одоо нөгөө ерөнхийлөгч болох төлөвлөгөөтэй гэж асуух гээд байх шиг байна. Тэгэхээр энэ удаад би ерөнхийлөгч болъё гэд нам дотроо өрсөлдсөн боловч та манай элбэг дорж маань одоо намаасаа гарч ирээд олонхоороо шийдвэр гаргаад ингээ элбэг дорж маань ерөнхийлөгч болоод нэг өсөндөө 20 жилийн өмнө одоо цагаан морин жил барианаасаа гарсан тэр ардчлалын морь маань цагаан морь маань 20 жил маш их одоо хүндрэл одоо сорилт одоо янз бүрийн одоо зүйлийг туулж ингээд будилж төөрсөөр яваад барианда түрүү магна болж орлоо л да тий. Тэгээд энд нь би их баярлж байна. За улс төрч хүний хувьд бол мэдээж өмнөө тавьсан амбиц янз бүрийн байдаг бах. Би бол амбицаа нэг тийм юу гэдгийг нуугаад худлаа дүр эсгээд идэг хүн биш. Би амбицтай. Амбицаа бол гаргах үед нь би бол гаргана. Тэгээд тэр амбицаасаа илүү би олон хүнд илүү сайн юм хийж бүтээж тэгж сайнаар үнэлэгдэж хүмүүсийн одоо хүндэтгэл итгэлийг хүлээж ижил одоо тэр өөрийнхөө зорж байгаа том төлөвлөгөөнд хүрнэ. When I was young, I'd listen to the radio, waiting for my favorite songs. When they played, I'd sing along. It made me smile. Those were such happy times, and not so long ago. How I wondered where they'd gone, but they're back again, just like a long lost friend. All the songs I love so well. Асуулт их энгийн байсан л да. Гэхдээ хариулахад жоохон бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Өөрөөсөө асууж байгаагүй асуулт байсан. Улс төрч гэдгээр нь мэддэг. Тэгээд өхний өмнө үйл ажиллагааны ил байдаг олонний хайртай болсон эм хүнд асуулт тавина гэдэг миний хувьд бол хүндрэлтэй байсан. Гэхдээ би тодорхой хэмжээгээр бас энэ хүнд асуулт тавихын тулд судалсан л да. Тэгээд
Надад хамгийн их тусалсан зүйл юу вэ гэхээр